Өнөөдөр та бүхэнд 2021 онд гарч байсан Өмнөд Солонгосын Гүмүн харанхуй хаалга нэртэй аимшигын киноны товчлолыг хүргэж байна. 1998 онд хэсэг барилгын ажилчид нэгэн байранд засвар хийж байгаад хананыхын завсраас эмэгтэй хүний мөмөдсөн цогц олж үүний дараагаар өнөөх ажилчид нэг нэгээрээ галзууран бүгд учир битүүлгээр амиа хорлдог. Хэрэг явдал үгээр дууссангүй өөр олон хүн уг байранд амиа алдаж хэвлэл мэдээллийнхнийг шуугуулах ба оршин суугчидч барилгад сүнс шүүлсэн гэж үзэж алдартай удган эмэгтэйг залж авчирдаг. Ингээд удган эмэгтэй сүнсийг хөөн зайлуулах зануул хийж эхэлсэн боловч байшинд хорогдсон сүнс хэтэрхий хүчтэй гэдгийг мэдээгүй байдаг. Түүний хийж байгаа зан үйл ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бөгөөд удалгүй удган эмэгтэйч муу ёрын сүнсний хүчинд автан сүнсний ертөнцид татагдан ороход асар олон хар гарч ирээд түүнийг гартаа барьсан хутгаараа өөрийгөө алахыг хүчилдэг. Тэр сүүлчийн хүчээ шавхан байшингийн оршин суугчдын жагсаалтыг битсэн хуудас цаасыг уурж авах ба бодит байдал дээр өөрийнхөө хоолойг огтлон нас бардаг. Энэ явдлаас хойш байшин сүнстэй байшин гэгдэх болж орхигдон эзгүүрсэн бөгөөд харин олон жилийн дараа удган эмэгтэйн бөөгийн чадварыг өвлөн авсан хүү дуужийн ээжийнхээ өхлийн жинхэнэ шалтгааныг олж мэдхийн тулд байшин руу орохоор шийддэг. Тэр танилаасаа байшингийн оршин суугчдын мэдээллийг олж өгөхийг гуйн энэ талаар судалсны эцэст 1990 онд уг барилгад нэлээд томоохон алхахын хэрэг гарч байсныг олж мэднэ. Баримтад мэдээсний дагуу тухайн үед байрны манаач гинэд галзууран оршин суугчдыг бүгдийг нь хүрцтэн алаад дараа нь өөрөө дээвэр дээрээс үсрэн амиа хорлсон байлаа. Үүнээс хойш байшинд амьдарсан хүн бүр ямар нэгэн байдлаар амиа алдсан байв. Энэ тухай олж мэдсэн дуужийн энэ байшин явж жирийн нэг байшин биш болохыг ойлгодог. Ингээд тэр нэг шөнө байшин дээр очиж муу ёрын сүнснүүдийг гаргахгүй тулд хаалган дээр нь сүнсийг гадагш нэвтрэхээс хамгаалдаг шившлэг бичээд гарч идэн барин байшин руу орж болгоомжтойгоор судалж эхэлдэг. Улмаар тэр ханан дээрх цустай алганы мөртөө өөрийнхөө гарыг тааруулж үзэхэд яг таарах ба дуужинч цааш явж энд сүнснүүд амьдардаг хурдан эндээс яв гэсэн бичээс олж уншаад өвчтойгоор инээн. Учир нь тэр энд сүнснүүдийг олохоор ирсэн байв. Тэр 3 давхар дахь манаачийн өрөөнд ирээд оршин суугчдын нэрсийг бичсэн жагсаалтыг олох ба 9 сарын 10-ны жагсаалт дутуу байсан нь ээжийнх нь урж авсан өнөөх хуудастай яг таардаг. Дуужинч учрыг нь ойлгож эхэлтэл гинэд хаалганы цаанаас хүрзний чимээ гарч өнөөх чимээ улам ойртож ирнэ. Тэр энэ бүхэн манаачийн алга үйлдсэн шөнтэй холбоотой байж магадгүй ойлгон үннийг олж мэдхийн тулд өөрийн чадвараа ашиглан цаг хугацаагаар аялж 90 оны хэрэг гарсан шөнө рүү очдог. Ингээд цаасан дээрх жагсаалтын дагуу нэг өрөө рүү ороход коридорт байсан бүх өрөөний хаалга өөрөө онгойх ба хачирхалтай нь тэр өрөөнд ороод байшинд шүүлсэн гэрийн эзний сүнс орон дээр хэвтэж байхыг харж цочирдно. Хаалганы гадаа ямар нэг сүйтгэнсэн дүрс явах шиг болж дуужинч өнөөх сүнсэнд амар амгаланг болоход нь туслахын тулд бөөгийн хутгаа гаргаж ирээд түүнийг хутгаараа дүрч сүнсийг чөлөөлнө. Ингээд тэр дараагийн өрөөнд очиод шүүгэн дотор нуугдан суух нэгэн охины сүнсийг олох ба хачирхалтай нь охины нэр оршин суугчдын жагсаалтан дотор байхгүй байдаг. Дуужийн ямар нэг зүйл ноодой байгааг ойлгон охины сүнсийг чөлөөлөхөөр нууцаар бөөгийн хутгаа гаргаж иртэл гинэд өнөөх охины сүнс алга болсон байдаг. Энэ үеэр 3 найз адал явдал хайн байшинд орж ирэх ба тэд шуудхан л дээвэр рүү гарч 100 ярианы дагуу хүний болон сүнсний ертөнцийг холбодог хаалга гарч ирэхийг хүлээн. Гэхдээ хичнээн удаан хүлээсэн ч ямар нэг зүйл болоогүй тул тэд 100 яриаг худлаа байж гэж бодоод явах гэтэл тэдний нэг нь хачирхалтай зүйл олж хардаг. Тэнгэрт байсан үс нүүж 3 найзын өмнө цусан улаан өнгөтэй сар гарч ирэхэд тэд чихэд сэтгэл хөдлөн өнөөх сарыг сониучрхан харцгаана. Гэтэл гинэд тэдний ард дээврийн төмөр хаалга тасгийн хаагдахад тэдний нэг нь болох тэхүн сандран очиж хаалгыг онгойлгох гэж оролдох ба тэд энэ хаалга сүнсний ертөнцийг холбодог хаалга гэдгийг мэдээгүй байдаг. Ингээд хийон хаалганы бариулаас татахад хаалга гинэд онгойж тэдэн рүү хүчтэй салхи хүлээн. 3 найз дээврээс доошоо бууж байхдаа байшин нэг л аимшигтай болж ихснийг анзаарч ихэд айцгаан 3 давхарт явж байтал хийон гинэд нэг сонин чимээ олж сонсон нэг өрөөнд орж ирэхэд энэ нь ертөөл ханын цаас салхинд шаржигнан хийсэх чимээ байж таардаг. Гэтэл гинэд тийхүн би битүү өрөөнд ямар ч агаар салхи нэвтрэх боломжгүй талаар хэлэхэд 3 найз маш ихээр айх ба хийон шилэн хүзүүнээс нь ямар нэг зүйл үлээхийг мэдэрч ингээд айсандаа тэд өрөөнөөс гүн гарч байшин хурдхан шиг орхиж явахаар болцгоодог. Гэсэн ч тэд байшин дотор төөрч гарах хаалгыг олж чаддаггүй бөгөөд ямар нэгэн сүйтгэнсэн хар зүйл тэдэн рүү ойртон ирэх нь харагддаг. Харин 1990 онд байгаа дуужийн өнөөх охины сүнсийг хайж явж байгаад алга болсон охины талаарх зарлалын хуудас олох ба тэр нь түүний хайгаад байгаа охин мөн байдаг. Улмаар дуужийн нэг давхар руу буухаар шийдсэн боловч хичнээн олон удаа оролдоод ч 3 давхартаа гацаж орхих ба тэр давхраас холдож чаддаггүй. Аргаа барсан дуужийн амьсгалаа даран коридорын ханыг налан зогсож байтал гинэд алуурчин манаачийн сүнс гарч ирдэг.
Улмаар алуурчин сүнс түүний араас хүрзээ чирэн хөөх ба удалгүй дуужиныг гүйцэж ирээд яг алдгийн даваан дээр удган ээжийнхэн сүнс амжиж түүнийг авардаг. Дуужийн ээж нь энэ муу ёрын сүнснээс болж өгсөн гэдгийг мэдэж байсан тул ээжийнхээ өшөөг авахар буугийн хутгаа аваад алуурчин сүнсний араас явах гэтэл өмнө өнөөх охин гарч ирээд түүнийг болиулдаг. Ингээд охин түүнийг нэг давхар руу дагуулan явах ба дуужийн энэ үеэр ханан дээр гараараа дарахад цустай алганы мөр үлддэг. Энэ нь түүний 2002 онд байшинд анх орж ирэхдээ харсан тэр мөр мөн байв. Дуужийн охиныг даган явсаар эцэст нь 3 давхрыг орхиж 204 дугаартай өрөөнд ирэх ба охинч түүнд үннээ хэлдэг. Охин нас барахаасаа өмнө сэтгцийн өвчтэй байсан бөгөөд гэр бүлийнхэн түүнийг ойлгохын оронд олон жилийн турш харгасаар зодож нүддэг байжээ. Охинч сүүлдээ тэсгээ байж аавынхаа эсрэг сөргөөцөлтөнд түүнийг зодсон хിവэрэ байвал аавыгаа ална гэж сүрдүүлэхэд уурсан аав нь охиноо хүчтэй түлхэхэд хананд байсан хатаасан дээр унсан байв. Ингээд аав нь хийсэн хэрэгээ нуухын тулд охины биеийг гялгаруутаар орон ханны завсар хийж шавжээ. Ингэснээрээ түүний үйлдэл олон хүний аминд хүрсэн байв. Тэр охиноо зодож нүддэг байсны дээр түүнийг үхсэн гэж бодоод ханны завсар хийж шавсан ч охин тэр үед амьд хിവэрэ байсан бөгөөд харин олон давхар гялгаруутаар ороосны улмаас амьсгал нь боогдож өгсөн байлаа. Ингээд түүний өө гашуу хорсол маш хүчтэй байсан учраас муу ёрын сүнс болж байрны манаачийн биеийг эзэмдэн түүнээр байрны бүх хүмүүсийг алуулсан байв. Энэ бүхнийг сонссны дараа дуужийн үнэн хэрэгтэй хурц барьсан манаач бол ердөө л утсан хүүхэлтэй байсныг харин жинхэнэ алуурчин бол охин гэдгийг ойлгоно. Улмаар дуужийн бөөгийн хутгаа барин охин руу дайрсан боловч түүний хүчинд цохигдсон унах ба охины сүнс хэтэрхий хүчтэй учраас түүнийг дийлэхгүй гэдгийг ойлгодог. Ингээд тэр чадвараа ашиглан өөрийнхөө ирсэн цаг хугацаа руу буцахаар шийдэх ба дараа нь 1998 он руу явдаг. Харин энэ үед Хиён хаан өөрөө нурж унахыг анзаарч айн сандарч байтал хэн нэгний гар түүнийг татанж ирдэг. Азар энэ үед дуужийн ирж түүнийг аврах ба тийхүнж тэдэнтэй нэгдэн тэр 3 хамтдаа байшингаас гарахаар болдог. Ингээд тэд хамтдаа явсаар барилгын доод давхарт ирэхэд тэдний нөгөө найз Вонжи шалан дээр хэвтэж байх ба Хиён найзыгаа хараад түн дээр гүн очих гэтэл дуужийн түүнийг болиулаад найз нь амьд биш түүний бие бол ердөө л занг байна гэж Хиёнд хэлдэг. Түүнийг ингэж хэлмэгц Вонжигийн нүднээс цус олгоодон урсаж би энэ өөрөө хөдөлж эхлэх ба дуужийн шалан дээр хэвтэж буй хаалганы түлхүүрийг хараад авахар доош тонгоодл жожоолхон шалан дээр ундаг. Энэ чимээг сонссон Вонжигийн бие түүнийг чиглэн ирэхэд айсан тийхэн түлхүүрийг аваад Хиён дуужийн хоёрыг орхин ганцаараа зүхтэж хаалгыг нь хаан тэднийг тэнд Вонжигийн биетэй цуг үлдээхийг оролддог. Аз болоход энэ үеэр дуужийн ирж хаалгыг хүчтэй түлхэн онгойлгох ба тэр тийхүүний хийсэн үйлдэлтэнд нэг их буруутгаагүйч Хиён найздаа ихэд уурсан байдаг. Ингээд тэд байшингаас гарахаар цааш явцгааж үүдний давхарт ирэхэд тийхүнгийн учир битүүлгээр инээмсэглэн ханан дээр энд сүнснүүд амьдардаг эндээс хурдан яв гэж бичнэ. Дуужийн үүнийг хараад цочирдох ба энэ бол түүний 2002 онд анх байшинд орж ирэхдээ ханан дээр олж харсан үгс байв. Тэр Хиёнд хандан тэдний хизээ байшинд орж ирснийг нь асуухад Хиён яагаад ингэж асуусныг нь гайхснаа 1996 оны 2 сард гэж хэлдэг. Үүнийг сонсоод дуужийн буруу цагтаа ирчихсэн байна гэж бодоод чадвараа ашиглан шалгаж үзэхэд 1998 он гэдэг нь зөв байдаг. Ингээд тэр тийхүн Хиён 2 амьд биш гэдгийг ойлгон бөөгийн хутгаа гаргаж ирнэ. Энэ үед Хиён ч үннийг ойлгон өөрийгөө өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч дуужиныг түүний сүнсийг чөлөөлж амжихаас өмнө муу ёрын сүнснүүд Хиёны сүнсийг чирэн авч явдаг. Дуужийн харанхуйд ганцаараа үлдээд өөрийгөө хамгаалахын тулд бөөгийн хутгаа ийш тийш далайх ба дараа нь тэр 2002 онд руу буцаад явхаар шийддэг. Гэсэн ч тэр хичнээн удаа оролдоод чихэлсэн газараа буцаж ирээд байсан бөгөөд энэ үед л дуужийн өөрийгөө аль хэдийн өгчихсөн гэдгийг ойлгоно. Тэр анх байшинд орж ирэхдээ хаалган дээр нь сүнсийг гадагш гаргадаггүй шившлэг бичсэн бөгөөд одоо өөрөө сүнс болчихсон учраас хаалгаар нэвтэрч гарч чадахгүй байжээ. Ингээд дуужийн бөөгийн хутгаараа өөрийгөө дүрдэг. Кино охины сүнс байшингийн цонхон дээр дараагийн ирэх зочныг хүлээн зогсож байгаагаар төгснө.